Монгол Улсын засгийн газрын 2011 оны 339-р тогтоолоор батлагдсан гамшин аялын тухай зарлан мэдээлэл дохио дамжуулах журам 340-р тогтоолоор баталсан гамшигын үед нүүлгэн шилжүүлэх журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баруун Бүсийн Төв Ховд аймгийн онцгой байдлын газраас гамшин аялын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг 3 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Дуу дохио дуурах үеэр иргэд сургуулийн сурагчид мэрэгжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхтэй оролцож аймгийн төв талбайд гамшигаас хамгаалах 12 алба 39 мэрэгжлийн анги жигссэн юм а. Энэ үеэр аймгийн онцгой комиссийн дарга аймгийн засаг дарга төгөрж ав үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс баталсан хүн нэг бүрийн үүрэг өвчнөд байх 15 нэр төрлийн зүйлсийг шалгалаа. Зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилготой энэхүү дадлага сургууль нь газар хөдлөлтийн гамшигын аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, иргэдийн гамшигын аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллаж сургах ач холбогдолтой юм байна. Аливаа гамшигоос л газар хөдлөлт буюу болсон үед иргэд болвол нэгдүгээрт бол өөрийгөө аврах ёстой, хоёрдугаарт бол аливаа мэрэгжлийн анги албадууд бол бэлэн байж ах ёстой байдаг. Жил болгоны 3 дугаар сарын 4 дугаар 7 хоногийн пүрэв гарагт энэ үйл ажиллагаа бол уламжлалгаа зохион явагддаг юм аа. Энэ бэлтгэл ажлыг л хангуулж өнөөдөр яг Ховд аймгийн хэмжээнд аливаа газар хөдлөлт боллоо гэж ботход, аливаа гамшигоос боллоо гэж ботход иргэд ирнэ өөрийгөө аврах дадал туршид суусан байна уу үгүй юу? Аливаа одоо байгууллага дотор ажиллаж амьдарч байгаа төрийн албаагчд болон сургуулийн одоо бага насны хүүхдүүд өөрийгөө аврах дадал туршид сурсан байна уугүй юу гэдгийг нэгдүгürt шалгаж байгаа. Хоёрдугаарт аймгийн хэмжээнд үйл ажиллагаа үйлдэж байгаа тэр томилгоод онцгой комиссийн хэрэгдэх аймгийн онцгой комиссийн хэрэгдэх аймаг сумдын онцгой комиссийн хэрэгдэх мэрэгжлийн анги албадууд энэ нөхцөл байдал бэлэн байна уугүй гэдгийг шалгаж байгаа л ийм одоо үйл ажиллагаа байгаа. За жил болгоно энийг хэвшүүлснээр Ховд аймгийн хэмжээнд ч гэдэг юм уу улсын хэмжээнд аливаа гамшигоос болсон үед бэлэн байх л ёстой гэсэн. Улсын хэмжээнд нэгэн зэрэг явагдсан гамшигын аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд Ховд аймгийн 17 сумын хэмжээнд 578 төрийн болон төрийн бус байгууллагууд 58914 хүн, 873 техник хэрэгсэл, 23 дуу дохио ажилласан бол гамшигаас хамгаалах мэрэгжлийн алба 44, мэрэгжлийн анги 55, нийт 1697 бүрэлдэхүүн оролцсон гэж Баруун Бүсийн Төв Ховд аймгийн онцгой байдлын газраас мэдээлсэн юм а.